За энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар паркт харгалзах хөнгөө нохоо хүүхэд урж гэмтээсэн. Нохоо хүүхдийг 3 минут орчим зууж хадсны дараа паркийн ажилтан барьж салгасан байна. За гэвч нохоог сул тавьж явуулсанд ар гэрийнх нь гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Харин Сүхбаатар дүүргээс тодруулахад тус нохоо нь эзэнтэй нохоо байсан гин. За энэ тохиолдолд нохооны эзэнд торгуулийн ял оногдуулах хуулийн хариуцлага хүлээлгдэг юм а. – 2025 оны 4-р сарын 20-ны нэм гараг 15 цагийн орчим камерын бичлэгт том биетэй эрлиз нохоо 10 настай охины хүл хэсэгт хэд хэдэн удаа зууж байгаа нь харагдана. За охин тухайн үед тусламж гуйж хашгирсан ч хажуугаар өнгөрөх хүмүүс тусламж үзүүлэлгүй өнгөрч байгаа нь харагдаж байгаа юм. Гарт маань ингээд нохооны тэр арьс ингээд мэдрэгдээд байна л гээд тэгээд байгаа байхгүй. Би ингээд бүр ингээд ямар зориг надаас гарваа. Тэр нохоог бүр ингээд багалзуурдаад баг хүзүүнээс нь ингээд би унгаацсан штэ гээд. Тэгээд тэр ингээд миний гарнаас ерөөсөө салахгүй байна гээд. Тэг ингээд хөл гарлуу ингээд амар хазаад би тэр хоёр ахаас өстө. Тэр ямар сонио ах нар вэ? Би ирээд тэр хоёр ахыг авчна л гэж би найдсан. Тэр ихчээс би зөндөө ихчээ ахаа гээд би зөндөө ашгарсан гэдэг. Тэгэнгүүт нохоогоо бариад уйдсан байсан юм бэл. Тэгээ нохоогоо уйдсан байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр дор нь аав нь баг нэг 10 минут л болсон бахта дугаагаар дахиад очихт аль хэдийн нохоогоо тавиа явуулсан. За уржигдэр манай тэр хүүхэд нохоон дурус харамсалтай үйл явдал боллоо. Тухайн үед манай засварын хэсэг ажиллаа хийж байгаад бид өндөртөр ажиллаж байсан. Хийж байгаад хаарталт нөгөө 3 жохоо охин нохоо ноолж байгаа дүр зураг харагдаад тэгээ гүйчж салгаж авсан байгаа. За тэрийг нэг цаг гаруй уйсч авсан. Цаг арайч өрхгүй байна. Уяад орсон. Тэгээд тухайн үйлчлүүлж байгаа иргэд маань амтны нохоо таамаллаа та нар ингэж болохгүй гэсэн зүйлүүд ирээд тэгээд ялч явахгүй тавиад гаргаа хөөгд гаргаа явуулсан. Цагдаагийн байгууллага бол уг одоо бичлэгийн хүрээнд бол шуурхай арга хэмжээ авч тухайн одоо асуудлыг бүртгэлд аваад одоо яг шалгалтай ажиллагаа бол хийгдээ явж байна. Тэгэхээр яг хуу парк гэдэг бол өөрөө бас олон нийтийн газар. Тэнд бол зөвхөн одоо насанд хүрсэн гэхээсээ илүүтэй дийлэнх нь бол бас хүүхэд багчууд байдаг. Тэгэхээр тухайн орчинд одоо амтнаа салхилуулаач гэдэг ч юм уу бусад байдлаар аваа явж байгаа иргэдэд одоо сэрэмжлүүлэх буюу одоо нэгсэндээ шууд анхааруулах болгоод хэлэхэд бол одоо өөрийнхөө тэр амтныг одоо аюулгүй байдлыг хангаач. Энгийгээс үүдэлтэй бусдад хор охиршуул учруулах нөхцөл байдал бол өчтөрийн жишээгээр шууд л харагдаж байна. Тэгэхээр үзэгчдээ Улаанбаатар паркийн тухайд тусдаа нохоог салхилуулах зориулттай төмөр хашаа бүхий талбайтай. Тэгэхээр энэхүү талбай нь бол дотроо 2 хэсэг. За нэг талд нь бол 10 кг-аас дээш жинтэй буюу том биетэй ноход. За нөгөө талд нь жижиг биетэй ноход бол салхилах боломжтой. Хашаан дотор салхилж байгаа нохтын хувьд бол хошуучтай байх албагүй хошуучаа тайлаад салхилах боломжтой байдаг. За харин хашааны гадна талд иргэдтэй ойр байгаа тохиолдолд ноход бол хошуучтай байх ёстой. Тэгэхээр энэ шаардлагыг паркийн ажилчдын зүгээс иргэдэд тавихад энэ чинь одоо адилхан л амьд амтан шүү дээ. Та нар амтны эрхийг зөрчиж байна зэрэг тайлбарыг тавьдгаа гэдгийг хэлж байгаамаа. Өөрөхөд жаримтай орж байгаа хүмүүс их байдаг. Тэгээд зарим нэг хүмүүс бол хуулиа биелүүлдэг. Бид нар хуулийнхаа дагуу байхыг шаарддаг. 10 кг-аас дээш нохоо заавал хошуувчтай хөтөлгөөтэй явнаач гэдэг юм уу те. Тиймэрхүү шаардлагуудаа тавьж ажилладаг. Шаардлагыг иргэд яаж үлээх? Ер нь л хэцүү шттэ. Зарим нь бол хил амаар дарамжлан, зарим та нар адилхан амтан байх даад үзлээ гин. Тэгэл бид нэр аль болох зүгээр ойлгуулах гал манайхаас хойно нохоон парктай. Тэгэл нохооныхоо парк руу зааж өгөөл явуулдаг. 2024 онд нохоод хазуулснаас болж хүндөвтөр хүнд гэмтэл авсан буюу эрүүгийн хуулийн 20-15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй 60, зөрчлийн шинжтэй 230 гаруй хэрэг шалгагдаж шийдвэрлэгдсэн байна. 10 настай охиныг олон нийтийн парк дээр хадсан тухайн нохоо тэр орчмоор өнгөрсөн 8 сараас хойш үе харагддаг байжээ. За гэвч өнөөдрийг хүртэл сул хинт ч гим хор учруулж болцшгүй байдалтай явж ирсэн нь асуудал. Сүхбаатар дүүргээс цаашид ямар арга хэмжээ авах талаар тодруулахад тухайн нохоог эзэн нь ирээд аваад явсан гэх тайлбарыг өгсөн. За тэгэхээр үндсэндээ хошуувчгүй хөтлөхөөгүй тэнүүчлэх энэ мэт нохтын эзэд дээд зэргийн хариуцлагатай байх шаардлагатайг дээрх хэрэг тод санууллаа.